За сайн байцгаана уу та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. За миний хувьд болохоор энэ зуны амралтаараа аяллаараа төрлөх Ховд аймгийн Булган сумаар ус өнгөрдөг Булган голынхоо эхийг үзье гэж зориод одоо ирсэн байна. Ховд аймгийн дууцсан бас 150 км явж ирдэм байна. За энэ 100 гартлын нуур болохоор ногоо нуур гэдэг. Энэ цаатлын салааг нь болохоор Мажаалаа юу Баавга салаа, Мазалаа Баавга гэсэн үг юм шиг л. Ийм салаа байгаа. За энэ баруун талынх нь болохоор Булган нуур гэж байгаа. Энийг нь болохоор нуурт салаа гэдэг юм байна. За энэ хоёр нуурын хойдолд нь болохоор мөнх цас дөш гэж уул байгаа. Энэ дөш уулны цас мөсөөр тэтгэгдэх энэ гол горх нь энэ хоёр нуурыг тийжээж Булган голын эхийн холбоо нуурыг одоо ингэж дүүргэд юм байна. За энэ хоёр нуур маань хоёулаа болохоор доошоо хоорондын зөрүү нь болохоор энэ 15 метрийн зөрүүтэй байт юм байна. Тэгээд энэ хөвшлийг болохоор одоо нуурын хөлд байдаг цацал овоо гэдэг газраас за таахынд энэ бичлэгийг хийж байна. За энэ ногоо нуураас болохоор энэ гол энэ уулын наадлаар доошоо жуулаа бас жижиг гол гарч байгаа. За энэ Булган нуураас нь болохоор бас асах дундуур доогуур шургалсаар Булган голын их угаад энэ хоёр нийлжээс тэгээ Булган гол эхэлт юм байна. За энэ нутгийнхан болохоор бас холбоо нуур гэдэггүй нүдэн нуур гэж нэрлэдэг юм байна. Энэ хавийн хүмүүсээс асууж ирсэн чинь тэгээд Булган гол эхлэж явж байхдаа энэ 100 гарт тал руугаа болохоор Баяуулгийн Дэлгүүн сумын малчин айлууд байт юм байна. Баруун тал руугаа Баяуулгийн Булган сумын айлууд байт юм байна.